Сайн байцгаана уу? Намайг Боёогийн Эрдэнэтхан гэдэг. Би Хамбогийн суманд төрж өссөн. Хамбогийн сумын 10 жилиг төгссөн. Чигээ автагаа 2 ахтай, 2 эгчтэй. Тэгээд долуулаа айлын баг. Ер нь жоохон эрэх танхил өссөн. Манай ээж аав хоёр болохоор нэг жоохон махаас эхлээд оюутлагад ажилласан. Одоо хүртэл ажилладаг. Тэгээ манай ах болохоор оюутлагаа бас гүнд ажилладаг. Тэгээд яг намайг 8 дахь анги 9 дугаар ангид байхад нөгөө гадаа талбай стандарт гадаа талбайг оюутлагаа манай сумд 2 гадаа талбай барьж өгсөн. Тэгээд яг 100 би нөгөө 10 жилдээ амар намхан байсан. 160 метр чартай л байсан баг. Тэгээд яг энэ талбай баригдсанаас хойш 3 сар гадаа нөгөө эрэгтэй хүмүүстэй тоглоод тэгээ айгүй өндөр болж нэг 10 дахь ангид орж исэн. Тэгээд тэрнээс хойш ер нь тасралтгүй сагсан бөмбөр хичээлээд 2016 онд 10 жилээ төгсөөд Итүг их сургууль төрийн захиргааны менежментээр сурч байсан. 2018 онд Монгол Улсын шгшөөгт орж 2018 оны Индонезийн Ази аврагт явж исэн. Энэ болохоор миний хамгийн том тэмцээн тэгээ хамгийн дурсамжтай тэмцээн байсан. Жилд одоо 5-аас 10 хүүхэд юм уу тэгж нэг оюутлагын тэтгэлэгт хамрагддаг гэсэн. Тэгээд би болохоор нөгөө яг тийм тэтгэлэг байдгийг мэддэг. Гэтэ өөрөө нөгөө сургуультай тоглоод сургуулийнхаа төлбөрийг 100% даалгадаг гэсэн болохоор нөгөө дахиж давхар тэтгэлэг авах хэрэггүй. Тэгээ бас яг над чиг жирийн айлын хүүхдүүд зөндөө байдаг болохоор тэр хүүхдүүд нэгээс нэгэн төлбөрөө хөнгөлүүлээ. Тэгээ их сургуулиуд өгж ивэл илүү боломжтой байх гэж боддог. Ер нь яг энэ уул уурхай гүйж өгснөөс нь хойш энэ хажууд нь Хамбогт амьдардаг гэсэн. Тэгээд ер нь сургуулаа төгсөөд оюутлагаа гэдэг газар орж үцгээсээ оюутлагаа ер нь яг ямар зарчимтайгаар яаж ажиллаа явуулдаг юм бол энэ олон хүнийг яаж ингэж нэг хүн шиг авч явдаг юм бол гэж айгүй их боддог гэсэн. Уул уурхай гэхээр л яг эрэгтэй хүмүүс л ажилтдаг юм шиг ер нь бүх нийтээрээ л ер нь нэг тийм ташин ойлголттой байдаг шүү дээ. Би ч бас ажилд орохоос өмнө энэ уул уурхай гэхээр эрэгтэй л хүмүүс идэг гэж боддог гэсэн. Эмэгтэй хүмүүс ч гэсэн одоо урлаг спортоос уул уурхай руу шилжиж болд юм шүү, чаддаг юм шүү гэдгийг харуулдаг юм шиг. Хүмүүс нь бас нөгөө эмэгтэй хүмүүстэй харьцаж ажиллаж үзээгүй болохоор ингээ яг эмэгтэй хүмүүст ингээд бас айл болох туслаад айгүй ойлгоод ингээд ингэдэг шүү гэж ирчүүд нь хэлээд эмэгтэй хүмүүсийг аюу хүндэлдэг нь надад таалагдсан. Тэгэхээр нөгөө багийн спорт, багаар ажиллах хоёр ер нь бол нэлийн төстэй. Багаас багийн хооронд шилжихээр надад ингээд ажиллахад одоо ойлголцоход арай хэлбэр ч юм уу. Тэг тийм давуу тал. Яг нөгөө Монголдоо Азтай эмэгтэй өрөмдөгчд нэг ингэж олноор байдаггүй гэдгийг мэддэг байсан. Тэгээд орсон дараа цацаад тэгээд энэ ажлыг үнэхээр ингээд өөрийн 10 урагшгаа болгох ёстой юм байна. Ингээд олон хүмүүст үлгэр жишээ болох ч юм уу өөрөөрөө дамжуулж ингэж явуулахаа ингэж хөгжиж байгаа шүү гэдгийг бас харуулахыг одоо зорддог болсон гэх юм ажилд орсноос хойш дээрээс натнаас хойш би спортод амжилт гаргасан чигээ энэ ажилдаа тууштай бөгөө зоригтойгоор өөрийгөө сорж үзэж сайн өрмөн операторч болно.